Борооны нэг тусал тогтун усны гадаргуу дээр унахад тойрог хэлбэртэй долгио өснө. Радиус нь 1 секундэд 1.3 см нэмэгддэг. За радиус нь бол мэдээж хамгийн эхлээд тэг байсан байж таарна. За тэгээд 1 секундын дараа 1.3 нэмэгдэнэ, 2 секундын дараа дахиад нэмэгдэнэ гэдгээс ийм хурдаар нэмэгдэнэ гэсэн үг. За өөрөөр хэлбэл 1.3 т гэсэн ийм томьёогоор бодогдно. За одоо бид нэр тойргийн периметр хугацааны үед ямар хурдтай өсөж байгааг олно. За периметрийг болохоор бид нар яаж олдгоо гэхээр 2π-г үржих нь радиус. За радиусын хооронд энийг орлуулж бичих юм бол 2.6 π т болно. За периметрийг одоо жишээлбэл олохын тулд т-ийн хооронд 3 секунд эсвэл 4 секундээр орлуулангууд 4 секунд дээр байгаа периметрийн хэмжээнд гарч ирнэ гэсэн үг. За бид нэр хурдыг олно. Өсөж байгаа хурдыг олно. Өөрөлд өсөлтийн хурд. Өсөлтийн хурд нь юу болох вэ гэхээр dp хуваах нь dt. За энийгээ бид ингээд тэмдэглэж. За энэ бол dp-ийн оронд энэ байж байгаа. Тэгэхээр 2.6 π-г үржих нь t хуваах нь dt болно. За энэ бол мэдээж хэрэг 2.6 π. За периметрийн хурд нь болохоор тогтмол юм байна. Тогтмол иймэр ихсэж яддаг л гэсэн үг. Хугацааны ямар ч агшинд иймэр л нэмэгдэж байна. За энд 2.6 π. За одоо б-г нь бодно. Тойргийн талбай ийм байхад. За энэ бол А. За энд нь болохоор б-г нь үт. За тойргийн талбайг яаж олддог вэ гэхээр π-г үржих нь радиусын квадрат. Π-г үржих нь радиус гэдэг бол ийм томьёогоор олдож байгаа. Тэгэхээр энийг орлуулчих юм бол 1.3-ийн квадрат чинь 169. Тэгээд t-ийн квадрат болно. За ийм томьёогоор олдно. За энэ нь 15-21-ийг хуваах нь 100 π гинэ. За эндээс бодох юм бол за мэдээж π-гүүд нь нураагдаад за энийг чааш нь бодох юм бол t-тэнцүү нэмэх хэсгүй. За хугацааны тухай ярьж байгаа учраас нэмэх 3 гинэ. За нэг t0 гэж ийм секунд гэж гарч байна. Тэгээ бид нэр ийм үед талбай ямар хурдтай нэмэгдэж байгаа вэ? Өөрөөр хэлбэл яг энэ үеийнх нь хурдыг олно гэсэн үг. Хурдыг олохдоо мэдээж за s штрих t гэж тэмдэглэе. Энэ бол ds-ийг хуваах нь dt байх ёстой. За s нь болохоор өөрөө энд байж байна. Тэгээд тогтмол байгаа 1.69 π-ийн d-гийн уртал гаргачих юм бол dt-гийн квадратыг хуваах нь dt болно. За энэ бол мэдээж зэрэг 2t-г үржих нь dt болоод тэгээд dt нь энтэйгээ хураагдаад тэг юу болох вэ гэхээр энд нь шууд 2t үлднэ. За 2-ыг нь 1.69-оор үржүүлчих юм бол 3.38 π t бол. За хугацаанаас хамаарсан талбайх нь хурд нь болохоор талбай өсөлтийн хурд нь ийм томьёогоор олдох юм байна. За энэ томьёон дээр бид нэр энийг орлуулад тавьчих юм бол манай болгоны эцсээр гарч ирнэ. Эцсийн хариу гарч ирнэ. За 3.38-ыг 3-аар үржүүлэх юм бол 10.14 гарч ирнэ гэж байна. Тэгээд артлыгаа π хүчээд ийм болох нэ.